Малын тодорхой албан дотор нь 2020 оны 11 сарын 13-нд батлагдаж, энэ хуйтыг 21 оны 1 сарын 1-ээс мөрдөж эхэлсэн. Малын тодорхой албан доторыг дараах 12 зүйлд зарцуулга, бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, малын халдвар төвчнөөс өвчлөлт сэргийлэх, малын үйлдвэр ухсааг сайжруулах, хорт мэрэгчинтэй тэмцэх, хурд үндэсний хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн урмал тариалах, малын тэжээлийн нөөц бүрдүүлэх, гэмт хардлага гамшигаас сэргийлэх, байгаль орчийг хамгаалах, малчдад зориулсан сургалт сурталчилгаа, малчин мал бүхий эргэн та малын тодорхой албан татвараа тухайн жилийн 7 сарын 15, 12 сарын 15-нд 2% төлөх боломжтой.